80 сая төгрөг. Цагдаагийн өндөр хамгаалалтаар 80 сая төгрөгийг банкнаас авч гарлаа. Энэ бол 80 саяын он шоу нөхөр. Монголын телевизийн ертөнцид таны мэдхэн 80 саяын он шоу нөхрүүдийг таньж байна. Сайн бацхан өрхмөлөгчтэй боловсрол сүглэлээс эрхлийн уулга 80 саяын уул шоу нэвтрүүлгийн ээлжид дугаар эхэлж байна. Нэвтрүүлгийн гол дүр болох 80 сая төгрөг маань энд байна. Нэвтрүүлэгт орох олзогчд маань нэвтрүүлгийн зүгээс тавигдах 8 асуултанд зөв хариулах шаардлагатай. Ингээд 80 сая төгрөгийн төлөө тоглохоор хоёр оролцогч эсвүүд маань хүрэлцэн ирсэн байна. Оролцогчдоо бүгдээрээ угтан авцгаая. Яасан байна уу? Заасан байна уу? За өөрсдөө танилцуулахгүй юу? Хотел 8 зочд буудлын маркетинг менежерээр ажилладаг. Ямар зочд буудлаа? Хотел 8. За. Модерн Намацын маркетинг менежер. Маркетинг менежер. Намац групп юм аа. Саадам гэж бичсэн тий? Яагаад 80 сая онцлог шоуны төлөвлөлт оролцохоор уу? За ер нь бол байнга л боддог л байсан л да. Ороод үзье гэж бодож байсан. Тийм. Мөнгө. Хоёр ер нь ямар холбоотой вэ? Хоёул өөр газар ажиллаж юм ба штэ. Гэхдээ Намац групп. Группийнхаа Групп. хэмжээнд. За мөнгө хожвол юунд зарч болох вэ? За Хамт олон бол бодох юм да. Ер нь хаач явсан л бодож явна үз. Яг нөгөө залуу одоо оюутан багтаа ч юм уу орё гэж маш их боддог л байсан л да. Гэхдээ одоо ингээ хамт олноо төлөөлөөд ингээ ирээд яхаар бол бас эвгүй байт юм байна. Хуваараа орсон баг шолоохон л байт. За бас хамт олноосоо нэлээд итгэл найдвар хүлээгээд түрээд ирсэн үү те? Тий. За гайгүй болох байлгүй те. Мөнгөндөө хөрж болно та хоёрын мөнгө. Сайн байна. За нэвтрүүлгийн дөрмийг та хоёр танилцуулъя. Нэвтрүүлэг маань 8 асуулттай. 1-ээс 4 дахь асуултууд 4 хариулт гарч ирнэ. 3 дээр нь та хоёр мөнгийг байршуулах боломжтой. 5, 6, 7 дахь асуултууд 3 хариулт гарч ирнэ. 2 дээр нь мөнгийг байршуулах боломжтой. Хамгийн сүүлийн 8 дахь асуулт 2 хариулт гарч ирнэ. Аль нэгэн дээр нь мөнгийг байршуулах боломжтой. Бүх асуултыг бодох хугацаа 1 минут. 1 минутанд амжиж мөнгийг тавцан дээр байршуулах ёстой. Цаг явж эхлэхээс өмнө мөнгөнд хамаагүй гар урж болохгүй. За тэгэхээр сэдв сонгоход хугацаа байхгүй. Гэхдээ дөргөн сонгох хэрэгтэй. Ийм л байна да. Эхлэх үү? эхлэе. За амжилт хүсье. Та хоёрт 80 сая төгрөг байна. Надад 8 асуулт байна. Тоглолтоо эхлэе. Цол шагнал, түүхийн дурсгал. Цол нараа дурсгалаа цөөх юм болоо. Тий. Арай цөөхөн юм байж магадгүй шүү дээ. Гэтэ тэрийг яасан бэ яасан бэ гэж тэх бах та тий. Тийм шүү. Тэг задруул бас амар задрал шүү дээ. Задруул амар. Монгол жишээ түүхэн дурсгалууд ямар дурсгалууд байна? За тэгэл нөгөө хамгийн эртний хойц цэнхрийн агуугаас эхлээл явж өгөх бах та. Тиймэрхүү юм байх юм болов? Яах юм бол за үзхүү яах вэ? За түүхэн дурсгал. За түүхийн дурсгалыг аваад үз та. Оролцогчд маань нэг дахь асуултынхаа сэдвийг түүхэн дурсгал гэсэн сэдв сонгосон байна. Яригдсан дээр одоо хариултууд нь гарч ирэх болно. Нэгдүгээр дэлгэц дуутын хад. Хоёрдугаар дэлгэц толь хад. Гуравдугаар дэлгэц мэлхий хад. Дөрөвдүгээр дэлгэц өндөр хад. Асуултыг харцгаая. Цогтын хадны бичээс эдгээр хадны аль дээр нь бичигдсэн байдаг вэ? Дуутын хад, толь хад, мэлхий хад, өндөр хад. Цаг юм да. Мэлхий хад. За мэлхий хад бол биш. Дуутын хад гэж хаана? Цогтын хад нэвчээс. Одоо энэ хоёрын нэг нь л санагдаад байна. Гэтэ өндөр хадыг бас сайн мэдгүй. 43 секунд үлдсэн байна. Таж хийшээ юм гэдэг. Мэлхийг орхиол энэ хоёр төр жоохоо зэзээ. 35 секунд үлдсэн байна. За мэлхий хадаа бүр 22 секунд үлдсэн байна. болно жоох авсан дээр. Өндөр хад гэж байх уу?
байгаа Байгаа юу? хэцүү хад Ааха. гэж бас байдаг шүү дээ, тий. 3 2 1 цаг дуусна. Нэвтрүүлгийн урдч маань нэг асуултанд хариулж байна. Цогтын хадны бичээс гэж байдаг тийм ээ. Кинон дээрээ ч бас гардаг тийм Тий. ээ. Гүнбаатартай зүг сэлээ зогсчдаг. Тэр ямар нэртэй хатан дээр бичсэн бэ гэсэн асуулт байна. Дуутын хад, тол хад, мэлхий хад, өндөр хад. Маш их сонсч ирсэн. Тэг надад болохоор бол дуутын хад гэж санагдаад орж ирээс гараал байна л да. Илүү найдаад байгаа юм уу тий? Найдаа. Мэлхий хатанд бол яаж? Би бол мэлхий хатандаа их найдаад байгаа шүү дээ. Дэлхийн хатанд уг нь очиж үзчихээс одоо бичиг гэсчиг хараагүй дээ. Оролцогч маань өндөр хад гэсэн хөлбөр дээр 14 сая төгрөг тавиад, дуутын хад гэсэн хөлбөр дээр 32 сая төгрөг тавиад, үлдснийгээ тол хатан дээр тавьсан байна. Мэлхий хатан дээр маань мөнгө тавиагүй байна. Зөв хариултыг харцгаая. Мэлхий хад гэж тэрэлжээ мэлхий хад уу тий? Тийм баха өөр сонсоогүй. Дэлхийн хад. Энэ хоёрын л Өндөр хад бол биш юм байна. За тол хад чинь биш болж энэ дээр ирсэн. арай Дуутын хад гэдэг чулуун дээр хадан дээр бичсэн юм баг та тий. Цогтын хадны тэгжил орж ирээд байгаа. Гэхдээ бас чөлөөтэй сонголт хийж чаддгүй байна. Яа. Оролцогч маань одоо хоёр дахь асуултаа сэдвийг сонгоход бэлэн болсон байна. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивэнтгчээр голомт банк ажиллаж байна. Та 80 сая он нэвтрүүлэгт оролцоод 80 сая төгрөгтэй болох боломжтой. Эсвэл голомт банкны үндэсний хуримтлал нээлгэж 20% урамшуул аваад 80 сая төгрөгтэй болох боломжтой юм. Мөн номын хоолног манай нэвтрүүлгийн ерөнхий ивэнтгчээр ажиллаж байна. Таны худалдан авсан болон авах гэж байгаа бараат нь өөр ижил төстэй дэлгүүрт хямд байгааг та олж мэдээд төрүүлж мэдээлснээр үнийн дүнгийн зүрэг 2 дахин хямдруулан худалдан авах боломжтой юм а. Хямд үнийн баталгааг хангагч номын хоолног. Бид одоо хоёр дахь асуултын сэдвийг сонгох гэж байна. Улсын наадам сонгодог урлаг. Аль нь ойрхон? Улсын наадам л уг нь ойрхон юм да. Сонгодог урлагчтай асар хол шүү дээ. Хол уу? Холол. Яг улсын наадам. За тэгээ өөтг улсын наадам л. За оролцогч маань хоёр дахь асуултынхаа сэдвийг улсын наадам гэсэн сэдвээр сонгосон байна. Дэлгэцэн дээр одоо хариултууд нь гарч ирэх болно. Нэгдүгээр дэлгэц дааг. Хоёрдугаар дэлгэц шүтлэн. Гуравдугаар дэлгэц хязаадан. Дөрөвдүгээр дэлгэц соёолон. Амгалан төрийн ажнаа шарга азраг улсад 6 удаа төрүүлж домогт амжилтыг үзүүлсэн. Энэ хурдан хүлэг улсад ямар насандаа анх төрүүлж байсан бэ? Дааг, шүтлэн, хязаалан, соёолон. Цаг явда. За соёолонд бол төрүүлсэн. Соёлонд. Тэгээ тэрнээс бага наснд бол мэдгүй би соёолын бол Да. санаа. Yes, надаас ажнаа шаргаа зэрэг. Энд азаргандаа нэг 4 мөрөвчл үгээд байдаг те. Тий, соёолонд бол төрүүлжсэн. Тэр энэ бол сайхан санаж байна. Тэгвэл Юу хоёр шаргын нэг шүү дээ. хязаалан соёл гэдэг шүү дээ. Тэгэл юм бэл. За соёолон дээр юу ч гэсэн 50 зэрэг. Тэ анхны хэсгийг нь сайн мэдэхгүй байна. Тэ хязаалан шүтлэн. Тэгээ баалан юм шүү. Ингээл үлдсэнгийн яагаад зүг Нөхөө. дагаа болохоор энэ хоёр дээр ингээл Яг л гэдэг. дагаа 6 5 4 2 1 цаг дуусна. Амгалан төрийн ажнаа шарга азраг хэмээн алдарсан түүнд дуу хүртэл зохиосон монголчуудын бас нэгэн бахархал болсон сайхан азраг байсан тийм үү шарга азраг. За тэр шарга азраг маань азрагандаа бол нэлээдгүй олон удаа төрүүлсэн хамгийн анх ямар насандаа төрүүлж байсан бэ? Улсад
гэсэн асуулт байна, тийм ээ. Даагандаа төрүүлээгүй юу? Төрүүлэг баха. Үгүй тий. Шүтлэндээ төрүүлсэн байх магадлал хэр байна? Даагны дарааш дааг шүтлэн. Тий, магадлал ер нь бол аль алинд нь байгаа л та. Яг мэдж байгаа хүнд бол амархан л ах. Яг би соёлон төрүүлчих нь харсан. Ааха. Гэтэ тэр нь яг анхных хэсгийг нь сайн мэдэхгүй байна. Соёлонгоос өмнө бас нэг төрүүлсэн байх 2-3 нас байгаа юм ингээл за. Оролцогч маань ерөнхийдөө бол таамаглаж байна. Дааганд арай биш байх гэж бодож байна. Шүтлэн хязгааланд бол төрүүлсэн байх магадлал бий гэж үзээд шүтлэн дээр 8 сая, хязгаалан дээр 6 сая. Соёлон дээр бол төрүүлж яхих нь бол үдсэн юм байна. Гэхдээ анхных хэсгийг мэдэхгүй байна гэж байна. Үлдсэн мөнгөө соёлон дээр тавьсан байна. Зөв хариулт харцгаая. хойлоосоо борооцч соёлон байлаа гэж бодоход соёлон дээр анхных байх юм. Чи улстай 5 төрүүлсэн. 6 төрүүлсэн шүү дээ. Локор отоход тийм боц. Соёлонд төрүүлсэн үтсэнс нь бол соёлонд төрөх юм тавьчихсан. За соёлын анхных нь биш юм байна. Тийм ээ. Тийм. Юунд дөрөвдө төрүүлсэн. Шүтлэн л ахтаа. Шүтлэндээ нэг төрүүлээ, соёлондоо нэг төрүүлээд Сая тэгж л бодлоо да ингээд азар голоо 4 төрүүлсэн. За энд санаж байгаагаар нэг төрүүлвэл 5. Тэгэхээр анхных нь бол энэ хоёр байх хэвээр байсан юм байна л та тэгээ. за хязгаалan биш болсон. Шүтлэн болж таарах нь. Шүтлэн насандаа хамгийн анх төрүүлж ирсэн байна. Шар газар бол 8 сая төгрөг манай оролцогчдод байна. Бид одоо 3 дахь асуултын сэдвийг сонгох гэж байна. Цэрэг арим шагнал. шагналын л үзв. Зөвхөн. Шагналаач. Шагнала. Аа. За оролцогчд маань 3 дахь асуултынхаа сэдвийг шагнал гэсэн сэдв сонгож байна. Дэлгэцнээр одоо хариултууд гарч ирнэ. Нэгдүгээр дэлгэц Пьер де Кубертин. Хоёрдугаар дэлгэц Филипп Нойл Бейкер. Гуравдугаар дэлгэц Мухаммед Али. Дөрөвдүгээр дэлгэц Жюл Реми. Нобелийн шагнал болон Олимпийн наадмын медальтай цорын ганц хүн хэн бэ? Пьер де Кубертин, Филипп Нойл Бейкер, Мухаммед Али, Жюл Реми. Цаг явлаа. Хос. Биш Нобелийн шагналтай Олимпийн Мухаммед Али. наадмын медальтай. Мухаммед Али биш. Пьер де Кубертин ч одоо Олимпийн зүгээр медальтай гэж. Ямар ч төрөлд болно. Тэшүүр, цаана үндэслэн гэх үү одоо үүсгэн байгуулсан гэх үү олимпизмыг эхлүүлсэн гэж санаж байна. Тэгээд би нэг л энийг л асуудаг байна л да. Сүлээ гэж найддаг юу? Мухаммед Али ч Нобелийн шагналтай юм уу? За 20 секунд үтсэн байна. Ингээд. Минь. 9 8 Хэлээд явах юм уу? 6 5 4 3 2 1 цаг дуусаа. За нэг эрхэм Нобелийн шагналыг хүртээд бас дээрэс нь Олимпийн наадмаас медаль авсан байх юм а. Тэр хүн хэн бэ гэсэн асуулт байлаа. Пьер де Кубертин, Филипп Нойл Бейкер, Мухаммед Али, Жюл Реми гэсэн 4 хүний нэр гарч ирсэн байна. Оролцогч маань Мухаммед Алиг орхисон байна. Яагаад? За Олимпийн бол медальтай тий? Медальтай. тэгээд яг Нобелийн шагнал харин байна уу? айгу олонний танил одоо бидний мэддэг хүн тэгээд хэрвээ тийм зүйл авч ирсэн бол бас толгойд нэг юм үлдэх байсан байх л гэж бодоод байна. Мухаммед Али Нобелийн шагналтай шүү дээ гэдэг үү? Тий. За энэ нөгөө гурыг таньж гинүү? За энэ нэг бол одоо олимпизмыг одоо санаачилсан гэж би бол санаад байна. За тэр Филипп Нойл Бейкер гэдэг нь Энийг харин харж ирсэн санагдаад байна. Тэгээ нэр нь За Жюл Реми дээр бол зүгээр имийг яаж мэдэх үү гэдэг тавьсан уу? Гэхдээ би тэр хүнийг танихгүй болохоор энэ ч л жоох найдчихлаа л та. Пьер де Кубертин гэдэг хувилбар дээр 2 сая, Филипп Нойл Бейкер дээр 4 сая, Жюл Реми дээр 2 сая, Мухаммед Али дээр мөнгө тавиагүй байна. Зөв хариултыг харцгаая. Али ч одоо амар сайн санааны үс мүсийг авцсан юм шиг байна. харин телевизээс гэж бодлоо л та. Мөнгөтэй болчихгоо тий. Яг би сайн лсэн үний Нобелийн шагнал. Гэхдээ тэр Нобелийн шагналыг хармаар юм.
Нэгдүгээр тавцсан биш болж таарлаа. Хэрэг хүмүүсгчтэй Хизкийн хормын сурчлагын дараа эргээд уулзцгаая. Тэрхэмсчтэй та бүхэн яг одоо боловсрал суух телевизээр 80 сая он шоуны нэвтрүүлгийг үзэж байна. Манай нэвтрүүлгийн оролцогчид маань 3 дахь асуултан дээрээ тулж ирээд байна. Тэдний асуулт бол Нобелийн шагналтан. Дээрээс нь Олимпийн наадмаас ямар нэгэн спортын төрөлд медаль хүртэж ирсэн нэг хүн байдгийн байна. Тэр хүн хэн бэ гэсэн асуулт байлаа. Пьер де Кубертин бол биш болж таарсан. Харин бидний өмнө Филипп Нойл Бекер, Жюль Реми, Мухаммед Али гэсэн 3 хувилбар байна. Мухаммед Алид байдгүй бол манай хоёр оролцогч мөнгөтэйгээр нэвтрүүлгийг цааш дөрвөлжлүүлэх болно. Мухаммед Али одоо Нобелийн шагнал авлаа гэхэд одоо инх тамирихаар л авна. Түүнээс биш тэр одоо физик мэзик одоо зохиол яруу найраг авахгүй шүү. Алдартай болоод тэгээ мөнгөтэй болоод тэгээ сайн үйлсэн ч юм уу те янз бүрийн хийсэн байж магадгүй. Ганц вариант нэг тавин л байна тий. Аваагүй юм байна. Би нэг өнөөдөр яг баяр. Яа манай оролцогч бол Филипп Нойл Бекерийг хаана ихтэй тийм сонин одоо хос шагналтан чилүү тэгж битсэн байсныг нь харж исэн юм аа гэд. Гэхдээ мөн үг шүүгээд эргэлзээд исэн тий. Зөв байж таарлаа. 4 сая төгрөг манай оролцогчдод үлдсэн байна. Бид одоо 4 дахь асуултын сэдвийг сонгох гэж байна. Монголын уран зохиол алдартай брэнд. Яг нөгөө маркетинг өмслөхөр брэндтэй бол би дуртай л байна. За брэнд л авъя. Тэгвэл тэгээ төв уран зохиол шас уганд ажиглалтай. уг норон зохиол за брэнд авъя. Аль нь? За брэнд авчихё. Оролцогчд маань 4 дахь асуултынхаа сэдвийг алдартай брэнд гэсэн сэдвийг сонгосон байна. Дэлгэцэн дээр одоо хариултууд нь гарч ирнэ. 1-р дэлгэц Nike, 2-р дэлгэц Puma, 3-р дэлгэц Adidas, 4-р дэлгэц Reebok. За асуултыг харъя. Эртний грекийн ялалтын бурхны нэр эдгээрээс аль нь вэ? Nike, Puma, Adidas, Reebok. Цаг явлаа. Ялалтын бурхан. За би бол угсаа Puma л гэж бодож байна. За тэр бол хүний нэр. За эн чинь нөгөө нэг Nike юм эвлүүлээд хийсэн гэж санагдаад байна. Reebok-ийг санагдахгүй байна. Puma гэдэг бол Puma ч нь бол одоо грек одоо тэр авч нэг муур зур юм уу яадаг штэ. За. Тэгээд амтны нэр юм да. Нөгөөтг нь Reebok гэж одоо бурхан сайн мэдгүй л байна. Зогсоох уу цагийг? Зогсоё. За баярлалаа. Эртний грекийн ялалтын бурхны нэр эдгээрээс аль нь вэ? Nike, Puma, Adidas, Reebok. Puma дээр хоёр олцогч маань 4 сая төгрөгөөр тавьсан байна. Яагаад? Ер нь Adidas-ыг болохоор яг нөгөө Adidas тэлэр гээд яг зохиосон хүн нь хүний нэр. Nike-г болохоор нөгөө нэг юм лого байдаг шүү дээ. Зүв тэмдэг шиг. Арай өөр утгатай байсан юм. Яаж ч юм тэр эртний грекийн бурхан ялалтын бурхан биш. Reebok гэхээр Reebok гэж яг эртний грекийн ялалтын бурхан байдаг шүү дээ. Арайч тийм бурхан байхгүй. Тэгээ Египтэд бол жишээлбэл нөгөө одоо муур юу энтри чинь бас их шүтдэг шүү дээ. Гэтэ эн чинь Puma чинь яг бол муур биш шүү дээ. Тий нөгөө одоо Өмнөд Америкийн шар уулын арсланч гэж ярьдаг тий. Puma шүү дээ. Яг бол Costco бол биш шүү дээ. Costco биш л дээ. Оролцогч маань Puma гэсэн хөлбөр дээр 4 сая төгрөг тавьсан байна. Гэхдээ бүгдээрээ зөв хариултыг харцгаая. Reebok гэдэг чинь нэг хоёр үгний нийлбэр гэсэн юм аа. Nike бол биш, шинээр бол биш. Puma гэж юу яг моорын зурагтай. Тий, өсөрч байгаа моорын зурагтай. Reebok гэх чинь логоны үйл. Тийм 2-3 байдаг шүү дээ. Хэрэгс энэ билүү? Тий, нэг 2 нэгдсэн нэг нь шээ. Тийм, хэрэгс л зүгээр зураалцдаг тий. За биш юм байна. За Nike бол биш гэсэн тий. Nike
Мэдгүй. Шеф. Майк. Эдний грекийн ялалтын булхан Майк гэдэг юм байна шүү дээ. Яг грекээр бол ник мик гэх баг. Нэг ч юм уу. Яг жоохон хөвөрсөн л ах л та. За ийм л байсан юм байна. За тэгээд Тун харамсалтай. Дөрөв асуулт өгөх юм ба. Баярлалаа. Ажиллаа гэсэн. Баярлалаа. Тэгмэлгчтэй 80 сая он шоуны нэвтрүүлэг маань үргэлжлэж байна. Тун удахгүй дараагийн оролцогчид энэ тайзан дээр гарч ирэн 80 сая төгрөгийн төлөө тоглох болно. Тэтгэх урмын дараа эргээд уулзъя. Тэгмэлгчтэй 80 сая он шоуны нэвтрүүлэг маань үргэлжлэж байна. Нэвтрүүлгийн дараагийн оролцогчид тайзан дээр гарч ирэхэд бэлэн болсон байна. Ингээд оролцогчдоо бүгдээрээ угтан авцгаая. Яасан байна уу? Сайн байна. За, өөрсдөө танилцуулахгүй юу? Дундын мөр гэдэг. Бид хоёр найзууд талчгэр компанид ажилладаг. За. Та хоёр тэгтээ бэлдсэн үү ер нь? Бэлцүүлсэн. Жохоо ойр зураас ном эргүүлсэн үү те? Харсан. За. За та хоёрын мөнгөндөө өгч болно. Та хоёрын мөнгө нэ байна. За та хоёрт би нэвтрүүлгийн дөрвийг танилцуулж өгье. Нэвтрүүлэг маань 8 асуулттай. Нэгээс 4 дахь асуултууд 4 хариулт гарч ирнэ. 3 дээр нь та хоёр мөнгийг байршуулах боломжтой. 5 6 7 дахь асуултууд 3 хариулт гарч ирнэ. 2 дээр нь мөнгийг байршуулах боломжтой. Хамгийн сүүлийн 8 дахь асуулт 2 хариулт гарч ирнэ. Аль нэгэн дээр нь мөнгийг байршуулах боломжтой. Бүх асуултыг бодох хугацаа 1 минут. 1 минутанд амжиж мөнгийг тавцсан дээр байршуулах ёстой. Цаг явж эхлэхээс өмнө мөнгөнд хамаагүй гар хүрч болохгүй. Сэдв сонгоход ямар нэгэн хугацаа байхгүй. Гэхдээ үзэгчд болон хөгжөөн дэмжигчдийгээ хүндэтгэхийн үүднээс аль болох хурдхан шиг сэдвээ сонгох хэрэгтэй. Сайн юм лээ. Эхлэх үү? За. За тэгвэл та хоёрт 80 сая төгрөг байна. Надад 8 асуулт байна. Тоглолтоо эхлэе. Төрийн далбаа тоглоом. За. Тоглоом нь ямар тоглоом юм? Харин одоо ямар далбаа хэрч одоо тэгэл баахан юу ачаад өөр Оросын талбай болоод за далбаа сонгоо. За тэгээд төрийн албаас. Оролцогч маань нэг дахь асуултынхаа сэдвийг төрийн далбаа гэсэн сэдвээр сонгосон байна. Тэгсэн дээр одоо хариултууд нь гарч ирэх болно. Нэгдүгээр дэлгэц Австрали. Хоёрдугаар дэлгэц Шинэ Зеланд. Гуравдугаар дэлгэц Америк нэгдсэн улс. Дөрөвдүгээр дэлгэц бүгд найрамдах Хятад ард улс. За асуултыг харъя. Төрийн далбаанда бусдаас хамгийн бага одтой улс аль нь вэ? Австрали, Шинэ Зеланд, Америк нэгдсэн улс, бүгд найрамдах Хятад ард улс. Цаг явлаа. За Хятад багштай ганцхан. Шинэ Зеланд байсан гэж бодвол. Америк угаас биш те. Америк угаас биш те. Америк биш те. Америк Австрали биш. Австрали хотод. За. Энэ тоглож байгаа. Цаг нь одоо байна даа. Яаж бодлоо. За. За. Надад хинхэнтэй ч. Хятад ч таваад ч. За, Шинэ Зеланд. 17 секунд үлдсэн байна. 10, 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, Шинэ Зеланд. 1 цаг дуусна. За, Австрали, Шинэ Зеланд, Америк нэгдсэн улс, бүгд найрамдах Хятад ард улс. Аль улсынхан төрийн далбаан дээр хамгийн цөөхөн од байдаг вэ гэсэн асуулт байлаа. Америк нэгдсэн улс бол мужийн доогоор байдаг үстэй байгаа. Хятад бол Хятад ч 5 хөл юм байдаг. 5 од байгаа үстэй тий. Австрали, Шинэ Зеланд хоёр ч ямар хуу тогт далбаатай байдаг вүлээ? Австралч нэг Англитай нэг адилхан далбаатай байдаг шүү дээ. Тий. Английн далбаар хуудын далбаатай тэгээд нэг юм Булан дээр нэг одтой тий. Тий. Шинэ Зеландыг бол мэдэхгүй байна.
Австрали дээр 16 сая төгрөг, Хятад дээр 30 сая төгрөг тавьсан байна. Шинэ Зеланд дээр үлдсэн мөнгөө тавьсан байна. Америк нэгдсэн улс дээр бол мөнгө тавиагүй. Яг гэвэл Америк нэгдсэн улсын далбаан дээр маш олон од харагддаг шүү дээ. Бид одоо зөв хариултыг харах төлөвлөлээ. Шинэ Зеланд байгаа гэж бодсон. Магадгүй. Хятад биш юм байна. Хятад маань 5 одтой гэхээр тэрнээс цөөхөн байх нь дээ. Шинэ Зеланд юм байна. Шинэ Зеланд юм байна тий. Австрали ахтаа баглаа. За яах вэ? Баяр хүргэе. Тэгээ оролцогч маань нэг их асуудалтай амжилттай давж чадлаа. Манай нэвтрүүлгийн ерөнхий мэдлэгчээр Голомт банк ажиллаж байна. Та 80 сая уншаа өнөтрүүлэгт оролцоод 80 сая төгрөгтэй болох боломж байна. Аль эсвэл Голомт банкны үндэсний хуримтлал нээлгэж 20% урамшуул аваад 80 сая төгрөгтэй болох боломж бас байгаа юм а. Мөн манай нэвтрүүлгийн ерөнхий мэдлэгчээр Номын холдинг ажиллаж байна. Таны худалдан авсан болон худалдан авах гэж байгаа бараат нь өөр ижил төстэй дэлгүүрт хямд байгааг та төрүүлж мэдээлснээр үнийн дүнгийн зөрүүг 2 дахин хямдруулан худалдан авах боломжтой юм а. Хямд үнийн баталгааг хангагч Номын холдинг. Бид одоо 2 дахь асуултын сэдвийг сонгох гэж байна. Бид одоо 2 дахь асуултын сэдвийг сонгох гэж байна. Хаад ноёд өнгө. Харин элийн сонгох. Өнгө бол бүр хэцүү шүү дээ. Хаад ноёд хаа. За тэгт хаад ноёд гэж сонгох. За. Оролцогч маань 2 дахь асуултынхаа сэдвийг хаад ноёд гэсэн сэдв сонгосон байна. Дэлгэц дээр одоо хариултууд нь гарч ирэх болно. 1-р дэлгэц бунд. 2-р дэлгэц дөрвөлжин. 3-р дэлгэц гил. 4-р дэлгэц цэцэг. Стандарт хөзрийн ноёдоос гартаа сэлэн бариагүйн эдгээрээс аль нь вэ? Бонд, дөрвөлжин, гил, цэцэг. Цаг явлаа. Дөрвөлжин сарчин зэлэнтэй тий. Сэлэн бариаг үнэ тагч тэгтэж та. Тэстэж явуулчихсан. Санд орохч байна. Би бас санчлаа. За. Цаг яваалаа. Бонд. Зар дөрвөлжин дэрч цаас гартаа бариаг санагдаад байна шүү. Гартаа бариаг 30 секунд үлдсэн байна. Яаж байгаа. За мал хоёроос. Гэлээ энэ үлдэг л хүссэн. Дөрвөлжин. Тий. За тэгэх Зарсан зүйлүүдтэй шүү дээ. Гоёроо. чи санаж гин үү? Тэг санагдаад байна. Цэцэг дэвчтэй. Дэвчтэй. Ингээд ацаач та. 5 4 3 2 1 цаг дууссан. За, стандарт хөзрийн дөрвөн ширхэг ноёноос аль нь сэлэн бариагүй байдаг вэ гэсэн асуулт байна. Дөрвөлжин бол Барьсан дээр санагдаад байна. гил маань юу барьсан бэ тийм ээ? Стамтк. Самж нөө нэг нь ямар ч нэг юм бөөрн кий барьсан байт юм. Дөрвөлжин биш байгаасаа тий. Ард. За, бунд гэсэн үйлбэр дээр 8 сая төгрөг, гил гэсэн үйлбэр дээр 8 сая төгрөг, үлдсэн мөнгөө цэцэг гэсэн үйлбэр дээр тавьсан байна. За, зөв өрөөд гарцгаая. Хэл энэ хоёрыг бодож шүү дээ. Би бас тэр нэг бөөрн кий юм цэцэг барьсан, цэцгийн ноён барьсан байдаг гэж бодоод байгаа юм. Харин тийм сан. За, бунд гил хоёр бас сэлэн барьсан байт юм байна тий. Одоо дөрвөлжин сэлэн барьдаг байсан байгаад миний бодож байгаа бас та хоёрын бодож байгаа хэрвээ үнэн болвол цэцэг байгаад та хоёр 18 сая төгрөгтэй цаашаа үргэлжлүүлэх гээд байна тий. Ард. Яг дөрвөлжингийн орхиод тавьсан биз тий. Тэгчээ. 80 сая төгрөг маань 2 асуултын дараагаар дууссаа. За гэхдээ яах вэ тийм ээ? Одоо хөзрийг тэр бүр ажиглахгүй юм да тий. Өнөөдрийн хувьд та хоёрын хувьд бол бас жоохон азгүйч юм шиг л иймэрхүү асуулт гарч ирлээ.
За нэвтрүүлэлт авсан маш их баярлалаа. За тийш яв. Эргэмсэгчтэй 80 сая он шоуны нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баярлалаа.